Дараагийн мэдээ. Оросын холбооны улсыг дэмжсэн уламжлалт хуурамч мэдээлэл Монголд ихээхэн төгж байна. Тэр дундаа Хятад болон ураны эсрэг, мөн Монголын дотоод улс төртэй холбоотой мэдээллийг Оросын холбооны улсыг дэмжигч хаягууд идэвхтэй түгэж байгаа үр дүн гарсан байна. Мөн Оросын холбооны улсыг дэмжигчдийн хувьд нэг нь их сурвалж нь болж, бусд нь түгээх, эсвэл зохион байгуулалтаагаар ижил агуулгатай мэдээллийг нэгэн зэрэг түгээх байдал анзаарэгдсэн байна. Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үр түвийнхэн Монгол дахь Оросыг дэмжигч хаягуудын хуурамч мэдээлэл нарративыг ойлгох нь сошиал хэлэлцүүлгийн тандал судалгааг хийсэн байна. Судалгаагаар 16 Facebook хаягийн 16 мянга орчим постын датаг цуглуулan дүн шинжилгээ хийжээ. Ингэхэд дээрх хаягууданд нийт 475 мянган хандлт авсан байна. Судалгаас 2024 оны хувьд бол ерөнхийлөгч Путин сонгогдсон үедээ Крокусын халдлага, дээрэс нь улсын их хурлын сонгуул, Парисын олимпиад, дээрэс нь ороонотой холбоотой уран олборлох гэрээ, ерөнхийлөгч Трампын сонгуул гэдэг юм уу. Тэгээд ерөнхийлөгч Путиний альчлал 9 сард гэдэг юм уу. Ингээд тодорхой чухал үйл явдлуудын үеэр тодорхой нарратив сэдвүүтэй постуудын идэвхжил бол нэлээд өндөр байгааг харж болохоор байгаа гэсэн. Тэгэхээр яг эдгээр нь юуг илэрхийлж байгаа гэхээр яг тодорхой үйл явдал боллоо. Тэрний араас тодорхой хаягууд реакцлаад мэдээлэл түгээж байгаа энэ үйл явдал байгаа гэсэн. Мөн Оросын холбооны улсыг дэмжсэн постуудын идэвхжил 6, 9, мөн 12 дугаар сард өндөр байжээ. Ингэхдээ 2024 оны 6 дугаар сард хамгийн их идэвхжилтэй байсан нь улсын их хурлын сонгуультай холбоотой байх магадaltaй гинэ. Тухайлх юм бол судалгаанд авагдсан 13 сарын хугацаанд буюу 2024 оны 1 сарын 1-ээс 2025 оны 1 сарын 31-ний хүртэлх хугацаанд манай Монгол улсын 2024 оны парламентын сонгуул хамрагдж байгаа. 6 сарын 28-нд. Тэгэхээр 6 сард бол эдгээр хаягууд нийлбэр дүнгээр хамгийн өндөр идэвхжilтэй байсан байгаа. Тэгэхээр магадгүй сонгуулийн үр дүнд ямар нэгэн байдлаар нөлөөсөн байх уу гэдэг ийм таамаглалыг эндээс бид нар дэвшүүлж байгаа. Тэгээд дараагийн судалгааны хувьд бол сонгуулийн үеийн түгээж исэн агуулга нарратив нь юу байсан бэ гэдгийг бас дэлгэрүүлж судлах шаардлагууд бол байгаа. Оросын холбооны улсыг дэмжигч хаягуудын түлхүүрүүг нь төмөр зам, цахилгаан, эрчим хүч, метро, ардчил, террорист, Украин зэрэг үг байгаа юм а. Мөн хамгийн их постыг Батнасан Даржаа гэсэн хаягнаас оруулжээ. Тухайлбал судалгааны хугацаанд тус хаяг 813 пост оруулсан бол Ботормоо нацагд орч хаягнаас 745, Саагийн Сансар хаяг 520 пост оруулсан байна. Энгийн иргэд өдөрт ихтэй 7-10 пост оруулдаг бол зохион байгуулалттай болон хуурамч мэдээлэл түгээж байгаа хаяг нь өдөрт 10-аас дээш пост оруулдаг байна. Иймээс иргэдийг захим орчноос авч байгаа мэдээлэлдээ шууд итгэлгүй, мэдээллийн их сурвалжаа шалгадаг байх шаардлагатай гэж судалгааны багийнхан онцлолоо.